одоо уртын дуучин мэрэгчлээ. Яг л уртын дуугаар дуулаа. Тэр уртын дуунд илүү дуртай, хайртай оюутан багтаа их дурлж ирсэн болохоор ч юм уу. Яг л нэг тэрэн шиг нэг юм үсээд идэг. Тэгсэн чи одоо ингээд яг энэ дээр маань яг л тэр уртын дууныхаа элементийг ашигла илүү түлхүү хий. Яг л уртын дуу дуулж байгаа юм шиг, артын дуу дуулж байгаа юм шиг энэ дуунуудыг дуул гэж надад болоогүй ба шүү. Чи болоогүй байна шүү. Бас адилхан дуучаах л та. Чи болоогүй байна шүү. гэж хэлчихсэн. Тэр үг юу санагдав? Ер нь сонсогчдод ч нэг уйдамтай. Энэ хүн өөр их уйдамтай хүн юм байна л. Дорхноо л уйдчихдаг. Дорхноо л мартчихдаг. Тэ. Тэр сонсогчдоо мартагдахгүй байхын тулд илүү хичээх хэрэгтэй болж таарч байна. Ер нь аль ч орон бүтээлч. Ардын дуу яаж дуулдгийг, уртын дуугаа чи яг яаж дуулдгийг. Энэ дууг яг тэгж бодоод дуулчих. Одоо оростой ямар сөрөг комент байхгүй байгаа гэсэн чинь тэрнийг ах. Яг уу тэгэл. Нэг л өдөр минут ороод ирдэг штеп. Тэгэл бөмбөгддөг штеп л гэжсэн. 180 градус эргүүлсэн штеп. Бүх юм оронгоор ирсэн гэсэн үг үү? Ер нь бол бараг тийм. Адаглаад одоо үндэсний урлагийн театрт Баатар хүү гэдэг нэрээр явж исэн бол одоо дандаа Баатар гэж юм дээ. Нэрлэгдэж явж байна. Нэрэн дээр хүртэл. Уртын өмнө бол уртын дуучин гэж явдаг гэсэн бол одоо ингээл кантри дуучин гэж нэрлэгддэг болж байна. Бусдын өмнө дээл өмсөж, дээл Монгол хутлаа өмсөж гардаг байсан бол одоо ингээл бүрх малгай кабой хутал өмсдөг болсон байна. Уртын дуу дуулаад тайзан дээр гардаг байсан бол одоо өөрийнхөө тэр дуунуудыг дуулдаг болсон байна. Ер нь бол маш том өөрчлөлт орсон. Баатар гэдэг нь бол ер нь яг өөрийн чинь нэр үү? Тэ, Баатар хүү. Тийм тэндээс таслаад гэх юм уу. Баатар гэдэг артист нэр болгоод. Яг зөндөө олон нэрнүүд хайж үзэж байгаад за ер нь ингээд хүүг нь хасаад Баатар болгочихвол зүгээр юм байна гэж манай ахнаар ярилцаал. За анхны дуу нь баг сархад уу? Үгүй энэ бүгд дуунуудыг яг зэрэг Яг зэрэг гарсан доо. За анхны уран бүтээл. За уран бүтээл анх цацаад тэгээд хүмүүст маш юм тааламжтай сэтгэлийг төрүүлээд одоо бүүн болсон гэж хэлэх юм уу? Маш дэлгэрсэн шүү дээ. Иргэдийн дунд, сонсогчдын дунд тэр ч гэсэн мэдээж уран бүтээл хийж байгаа хүмүүст өөрсдөд мэдрэгдэж байгаа шүү дээ. За бид нар тодорхой хэмжээний бас амжилтыг гаргаж чадлаа гэдэг ч юм уу. Тэр үед ямар сэтгэл төрж ирсэн бэ? Ялангуяа өөрөө чи хувьд хувь уран бүтээлч болчоод уран бүтээл нь хүмүүсийн сандарч химлаад явж ийна гэдэг мэддэх үед яг анхны сэтгэл ямар байсан бол? Ямар ч сан тэр битүүний орой ингээд анх сасагдчихж байгаа. Тэгээд бүх сар шинийн байр суурьс нөгөө бөхөө ингээд монголчууд яг тэр орой ингээд нийт дээр үздэг шүү. Гэртээ суугаал. Тийм яг ингээд орой. Тэг яг тэр бүх дууссаны дараа 30 минутын дараа ч илүү ингээд цацагдж байгаа байхгүй юм доонууд маань. Яаж ихтэй одоо манай нутгийн бүх тэр жил одоо бол улсын начин цолтой байгаа. Мөнхчээр бол гэд начин маань тухайн үед одоо цахиур хаглаад аймгийн цолтойгоос тэр жилийн цагаан сарын барилданд төрүүлдэг байхгүй. Тэгээд ч одоо хүн чинь нэг цаанаас нь хүссэн үсээгүй нэг юм нутгийн бүх гэхэр нэг арай нэг юм сэтгэлд нэг юм тотн байдаг. Тэгээд тэрийг ингээ бас нэг хөөрхөн дотроо нууцхан дэмжиж идэх ч юм уу те төрүүлчихээсэ гэдэг ингээ өрөөж идэг. Тэгсэн тэр бүх маань ингээд төрүүлчлээ. Түүнээс хойш удаагүй нэг хэдэн минутын дараа миний одоо ард түмэнд хамгийн анх удаа дэлгэж байгаа тэр нэвтрүүлэг маань ингээд гарлаа. Тэгэл ерөнхийдөө Facebook дээр нэлийн одоо тийм давлгаа яваал те. Энэ централ телевизийн бичлэгийг үзүү, ийм дуучин гараад ирж ингэж тэгж инглээд тэглээ гээл. Тэр ингээд хараад үзээд байж ах их л сайхан байсан. Одоо тэр үеийг бол дурсаж бодоход их л жаргалтай ингээл гацар ингээд байнгын нийтдэл нэг тийм байсан санаж байна. Нөгөө нэг яг ингээл уран бүтээлээ
бүтээж явах явцад те. За ингээл дууны аян бэлэн болчлоо, шүлгэн бэлэн болчлоо, хоолонд орж байгаа л ингээл явцдаа ч гэдэм юм. Яа энэ дуустаа үнэхээр хүмүүст хүрнэ гэдэг нэг тийм төсөөлөл, нэг тийм одоо таамагийн мэдрэмж байх уу? Ер нь бол байлгахыг хичээдэг. Гэтэ янз бүр байт юм а заримдаа. Тэгээд дууч их сонио. Хүмүүсийн гэхдээ зөвхөн би биш шүү. Ингээл олон хүмүүстэй бас сонсчлаасан. Энэ дуу алнаа гэдэг ч юм ингээл хүмүүстэй. Энэ дуустаа явчихжээ явна тий. Тим дуу яваагүй одоо өчнө олон жишээ сонсч байсан. Тийм. Явахгүй гэж бодоод зүгээр нэг ингэсгээд гэдэг ч юм уу ингээ байж исэн одоо явцсан тохиолдол байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн сонсогчдын энэ тэр мэдрэмж бас их сонир л да. Сони юм байлээ. Эсвэл гэхдээ цаг үе гэж бас байдаг бах тий. Бас цаг үеэсээ төрүүлээд төрсөн дуу ч гэдэм үү. Ингээ. Би болохоор одоо жишээ нь Баатрин бөгж дууг хожуу хийт болсон гэж үзээд байна. Тийм үзэх гээд байгаа. За. Тэнгүү тэр юу нөлөөсөн бэ гэдэг тэгэхээр магадгүй нөгөө сошиал нөгөө богино хэсгүүдийг ингээл нөгөө тастал янз бүрийн бичлэгтэй холбоол ингээл явуулдаг шүү дээ. Тэнгүүд тийм юм бас яг дууг хүмүүст хүрэхэд илүү нөлөөлөд байгаа юм болов уу? Бас нэг тийм маркетингийн юу байна уу? Арга. Тийм арга бол байгаа. Яг хөө тэгтээ тэр үл яг хөө саний чиний л юу шүү. Тийм миний л чиний дүгнэлт шүү. Яг хөө энэ дуу анханасаа шууд клиптэй цацагдсан. Миний энэ дуунуудыг 22 оны 2 сард энэ анхны дуунуудад цацчаад тэгээд 9 сард нөлөөдөө энэ бөгжийг цацсан. Яг хөө тэгэхээр энэ дуу өмнө одоо зохиогдсон байжгаад тэгээд Оюу Баатар хоёроор дуулуулъя гээд манай ахнаар ярилцаад тэгээд шууд клип хийгээд ер нь бол энэ чинь найр наадам бас төгч ийн яг хормын дуу учраас одоо гоё тэр одоо зах зээлд гэх юм уу зориулж шууд клип хийж бодсон чи уг нь бол ард нь одоо тэр 10 дуу ингээд байж идэг аль нэгэнд клип хийгээд ингээд явах одоо боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ дуун дээр бүгжийг хийсэн тэр нэг уур амьсгалал илүү яг мэдэрч байгаа юм л да. Мэдэрч байгаа гэж ойлгуулаа. Би хожоо сонссон чи. Тэгээд яг тэр клип анх цацгдсанаас атах үеэсээ л энэ дуу одоо хүмүүст сайн хүрсэн гэж бодож байгаа. Тэгтэл чиний сайны сүүл дээрээ байгаа тэр нэг сошиал дээр ингээд богино хөлбөрөөр тавьсан маань тэрнээсээ илүү яг их хандлт авсан л да. Тэгээд тэн дундаас мдэггүй байсан хүмүүс олон хүмүүс мэдсэн байна гэж дараа нь бодсон. Тэрнээс үл яг уг нь болоод аль үжээ Тэгээ яг би тухайлах юм бол зүгээр энэ бөгж дээр хоёлаа жишээ аваад ярьж байгаа шүү дээ. Би өмнө нь тэр бөгж дууны клипийг үзчихсэн, дууг нь сонсч ийсэн байхгүй. Тэгэнгүүтлээ яг тэр нэг сүүлийн юун дээр бүр илүү яг нэг утга учирыг нь ойлгож чигээр дуундаа орж тэгэж тэр нөгөө нэг алгасан байдیں۔ Нөгөө нэг ямар ч илүү дуу хөгжимгүй зөвхөн одоо гитартай акустик хөлбөрөөр яг зориулж хийсэн байхгүй. Тэгээд тэрийг нөгөө пянзандаа зориулж хийсэн юм. Би шодлоо ярьж байна. Пянзандаа энэ бүгд дуугаа оруулчаад тэгээд тэрнийхээ дараа за ер нь нэг юм пянзтай болоо. Тийм акустик юм хөлбөр хий гэж ярьж хагаад тэгээд тэрийг хийсэн баг. Тэгсэн чинь тэр маань одоо хүмүүст их илүү их хүрсэн. Тэгэхээр хүмүүс ер нь яадаг вэ гэхээр энгийн юмд илүү их дуртай байна. Тийм ч одоо цаг үе яг одоо явж явах шиг байна. Илүү тийм амар юу креатив яг тийм бүтээлчээр хандаад амар лаг ажил хэрэг болцсон юм уу сайхан л байдаг л да. Тэр бүгж клип ч угсаа яг тэгж хийсэн. Тэнгүүд дараа нь зүгээр ингээд студиуд ингээд сууж агаад ганц камер тавьж агаад ингээд бичсэн бичлэг нь хамаагүй илүү хамталтай хүмүүсээр хүрсэн байна. Зүуд миний билэг шиг зүм татах ёо. Ер нь яг энэ Монгол кантри гэдэг урсгал өмнө нь байсан юм уу? Батөргөл ах чинь бол яалтчгүй миний урталт одоо байсан одоо анхны одоо кантри одоо Монголд төрсэн бүр яалтчгүй юм шүү дээ Батөргөл ахын орон бүтээлээр тийм. Яг тэгтээ ах зүгээр яг тухайн үед яг айхтар ингэж одоо Монгол кантри ч юм уу эсвэл яг цэвэр кантри гэдэг ч юм уу яг айхтар нэршил өвөг юм болов уу зүгээр би бодсон. Тэрнээс яалтчгүй одоо надаас өмнө бол Батөргөл ах бол зүгээс яригдах.
бид бүгдийн бидний өвөг дээдсийн олон 100 жил бид нарт өгүүлж ирсэн энэ уртын дуу гэж гайхамшигтай өв соёл байна. Тэр одоо уртын дуу дуулах арга дэг гэж ярьдаг. Одоо нутагт өөр өөрийн дэгтэй. Дуучин болгон бас өөр өөрийн дэгтэй ийм. Яг тийм гэж тодорхойлоход хэцүү ийм том орлого гэхгүй юу? Тэр нутагт өөр одоо аялгаугаар өөр дэгээр дуулж идэл энэ нутагт ингээд шал өөр одоо дэгээ дэгрэгддэг. Хоёулаа уртын дуу ийм агуу. Тэгэд энэ дэг болгоноос одоо ингээд салаалж ивсэн ийм одоо дууч одоо сүүлийн юунууд олцоо явж байгаа л да энэ сургалт. Тэрнээс төрсөн л нэг одоо уртын дуучин байхгүй юу? Бүтээгдэхүүн. Тийм бүтээгдэхүүн танхимын сургалтын. Яг тэр олж авсан одоо тэр эрдмээрээ тэр зүйлээрээ энэ одоо дууныхаа энэ урсгалынхаа гэх юм жоо онцлогийг гаргаал явж байгаа. Тэгээ яг л энэ уртын дууныхаа дуулах дэгийг жоохон энэ кантри хөгжмөнтэй хосмолжуулаад. Одоо ерөнхийдөө энийг маань одоо төсөл гэх юм уу яг иймэрхүү үр дүнд хүрнэ гэдэг юм анхны сайн баг тооцоотой одоо юм ажил гэд ойлгож болно. Тэрнээс зүгээр би нэг юм дуулмаар байна. Гэхдээ тэр нь шинэ ийм баймаар байна гэж юусэн анханасаа тэгж бодог. Одоо ерөнхийдөө бол энэ бусад уран бүтээлч чинь өөрт одоо таалагдсан уран бүтээлээ захиалаад ч юм уу эсвэл хин нэгний энэ чамд дуу зохино гэсэн дууг л ер нь авч дуулж тэр нь магадгүй олон түмэнд хүртэл болвол тэр дуугаараа нэрлэгдээд явах нь бол олонтой байдаг штэ. Тэгээгүм энэ миний уран бүтээлүүдийн хувьд яг ийм дуунууд шинээр зохиоё. Ардын дууч юм шиг, биш юм шиг. Тэгсэн хэрнээ Монголын ийм одоо цэвэр ийм Монгол биш юм. Гадны жоохон хөгжмийн одоо элементүүдийг агуулсан. Тэгээд дуучны нь сахад ийм шинэ хүн олон мэдэхгүй ийм хүн бай гэж хайгаад тэр хайсан хүнийх нь одоо хүн бий болж таарад тэгээ ингээд одоо шинэ одоо төсөл шинэ урсгал гэх юм уу энэ юмыг хүмүүст танилцуулсан л хэрэг болж байгаа. Яг дуулах нөгөө ур чадвар дээр нэг кантри гэдэг үг нь орж ирээд байна. Эсвэл хөгжмийн тэр нөгөө аль үг айлгон дээр орж ирээд байна. Бүх юм ингээд нийлж иж яг юу онцлогонд харж. Тэгээд хөгжим нь цэвэр кантри байгаад энэ одоо таны хэлээд байгаа тэр дэг Монгол дэг Монгол дууны дэгтэй дуулах энийг бас ашиглахгүй байвал зүгээр л одоо өөр дуу болчих гээд байгаа хөөхтэй кантри те эсвэл поп дууч юм болчих. Тэгээ тийм учраас заавал ийм уртын дуучнаар дуулуулъя гээд. Тэгээд илүү тэр энэ уртын дууны тэр цоглог нуглаа хуглаа гэдэг энэ техникүүдийг ашиглаж байгаа. Яг харин таны одоо уран бүтээлүүдийг сонсохоор яг уртын дуу сонсогдоод байгаа мөртлөө бас кантри сонсогдоо. Тэгээд яаж энийг ингэж гаргаад байгаа юм бол гэж айгүйх эргэлзэж боддог гэсэн байхгүй анхандаа. Хэр хэцүү байсан бэ? За нэг тийм хэцүү бол байгаагүй. Яагаад тэгэхээр надад анх ардын дуу яаж дуулдгийг, уртын дуугаа чи яг яаж дуулдгийг, энэ дууг яг тэгж бодоод дуулчих. Тэрнээс кантри гэд бодчихвол би нөгөө нэг илүү их тийм тэш юу аваад, ачаа аваад, дарамт аваад тэгээд нөгөөтгийг яг би сайн бас мэдэхгүй штэ. Сонсож үсэг болохоор мэдэхгүй штэ гэд илүү тийм дарамттай байх байсан байлээ л дээ. Тэгээд илүү наамдад ойрхон байхын тулд нэгдүгээр тэгж хэлсэн. Хоёрдугаар угаасаа яг тэгж бодож дуулж ижил энэ онцлог маань угаасаа гарна гэдгийг ахнаар маань мэдсэн учраас яг л ардын дууга араван хан тауны маань гэл ингээд зүгээр ингээд дуулдаг шгээл яг энэ дуу ингээд дуулж байгаа. Тэгэхээр надад илүү тийм хялбар байсан. Тэр уран бүтээлтэй бас учир байна те зохиож байгаа үг айлгон. Бас энэ кантри гэдэг өнгө айсаа яаж ардын дуутай хольж оруулах вэ гэдгийг гаргахын тулд уран бүтээлд бас хүчээр. Яг ингээд нөгөө Баатарт санал тавихад Баатарт өөрийн төсөөлөл байсан уу? Өмнө нь одоо жишээ нь юу гэдэг. За би нэг ийм урсгалын уран бүтээлч болно дооч гэдэг ч юм уу. За тэгэнгүүт ингээд санал тавингууд за окей миний яг ингээд зорж исэн юмтай нийцэж гин гэдэг ч юм уу. Ер нь ямар байдлаар одоо яг тэр уран бүтээлийн саналыг хүлээж авч ирсэн бэ?
яг чиний саний асуусан шиг тийм мэдрэмж бол байсан. Нэг юм хайж исэн өөрийгөө тий өөрийгөө болон яг нэг иймэрхүү ч юм уу. Гэхдээ яг энэ гэж бол хэлж мэдэхгүй л дээ. Угаасаа тэр үед тийм төсөөл байгаагүй. Гэхдээ одоо сургуулаа төгсөөд энэ чинь бас 5 6 жил болцсон байсан. Тэгээ энэ хугацаанд ямар ч уран бүтээл хийгээгүй зүгээр л улсын байгууллагад одоо үндэсний урлагийн театрт ажиллаж исэн. Тэгээд түрүүний хэлдгээр хин нэг хөгжмийн зохиолчдор ч юм уу, хин нэг яруу найрагчдаар очиод дуу захиалаад ч юм уу те. Ингээд анхны уран бүтээлээ хийвэл хийж болох байсан. Гэхдээ цаанаасаа ягаад ч юм болдгоо байсан. Тийм юм хийх тийм юу байхгүй байгаадсан. Тийм одоо дуунуудыг нэг хүсэхгүй байсан гэх юм уу. Нөгөө байдаг л дуу болчих гоо те. Тэгэхээр за гэт нэг яг энэ дуунуудыг дуулах гэд хүлээгээд исэн юм шиг тийм мэдрэмж. Дараа нь энэ дуугаа дуулаад ингээд аль биесээр энэ одоо төслийн гэх юм уу дуучин болоод явсныхаа дараа яг нэрээ бичдэг энэнийг л хүлээгээдсэн юм шүү гэж тийм мэдрэмж авч ирсэн. Тий. Тэгээд өмнө нь болохоор тэр нэг одоо ч уртын дуучин мэрэгчлээ. Яг л уртын дуугаа дуулаа. Тэр уртын дуундаа илүү дуртай, хайртай оюутан багтаа их дурлж исэн болохоор ч юм уу яг л нэг тэрэн шиг нэг юм үсээд идэг. Тэгсэн чи одоо ингээд яг энэ дээр маань яг л тэр уртын дууныхаа элементийг ашигла илүү түлхүү хий. Яг л уртын дуу дуулж байгаа юм шиг, артын дуу дуулж байгаа юм шиг энэ дуунуудыг дуул гэж надад анх одоо санал болгосон. Тэгээд тэгвэл ямар гоё юм бэ? Тэгдэг бол гоё юм гэдэг. Хэрвээ өөр дуу байсан бол чинь тэхгүй байхгүй. Ах нарын бодож исэн тэр зүйлд нь таарсан л баг те. Энэ тембрийн хувьд болж байна, дуулалтын хувьд болж байна. Мэдээж зас залуурах юм зөндөө байсан баг. Ингээ ажиллачи инээ тэрэ. Өчнөө л олон юм юунууд таарсан. Олон талаас нь харсан ба тий. Яаж олж авч ирсэн юм? Одоо манай мурап авч ирсэн юм уу? Ер нь бол тийм олон дуучид ингээд үзсэн юм байна. Ингээд дуулуулж үзээд те. Ер нь бол шалгаад гэх юм уу те. Гэхдээ нэг ийм дуу байгаа чи нэг ирээд манай студио дээр ч ингээд хаач гэж. Яг л тэр зарчмаар адилхан. Манай оюутан ангийн залуу одоо манай энэ хамтлагийн бүрэлдэхүүнд байдаг. Анх чаргаал гэдэг. Мэргэжлийн төгөлдөр орж мэргэжилтэй. Тэгээ сүүлийн үед их олон энэ одоо хамтлагуудтай одоо яг кейборд тоглоод явж байгаа. Тэгээ тэр найз маань надад нэг өдөр санал тавиадгүй чинь хүрээ дээрээч гэл. Тэгэл энэ зам мөртөл олгдсон да. Нэг уртын дуу дуулах мэдрэмж тэгээд бас яг нэг одоо тэр сурсан зүйл тэгээд нэг байгалийн хөвгдөл авьяас гэдэг бүх зүйл нийцчиж яг тэр уртын дуу гэдэг магадгүй утгаараа арт түмэнд хүрдэг байх л та тий. Тэгээд яг тэр одоо нөгөө сүнслэг байдал ч гэдэг юм уу яг тэр зүйлийг ингээ хадгалаад уран бүтээл орчин үеийн гэдэг тодтолтой байж болно шүү дээ. Орчин үетэй ингээ нийлүүлээд ирэхлээр би яг ингээ сая Баатрыг ярьжсэн чинь нэрээ магадгүй жишээ нь Баатар биш өөр хүн дэр байсан бол одоо яг тэр нөө депаж талаасаа те харагдах имиж талаасаа яах бол гэдэг бас нэг тийм юу орж ирлээ л те одоо мань хүн чинь нэг тийм байгалийн өгөгдөл сахалтай тэр сахлаа яг өөрийнхөө имиж болгоод ингээд за тэгэл одоо тийм одоо өмсцэн байгаа энэ ковбой малгааны зохицол энэ төр гэл ингээд бодоод үзэнгүүт яалтчгүй нөгөө хувь тавилан гэдэг юм яригдах л болчих готж байгаа юм шиг. Яг хуу сахлын хувьд бол эн чинь бас анханасаа бас байгаагүй. Энд бас сонир амар ковид нөл хэлсэн шүү дээ. Тийм үү. Манай студ манай яг гэр хоёр яг ингээд юм 5 алхмын зайтай ойрхон байж ирсэн. Тэгээ яг энэ одоо дуунуудаа дуулах нь тодорхой болчоод тэгээ байж ирэх үед ковидын нөгөө нэг эхний 14 хоногийн баха юу одоо нөгөө гэр хорой таарад тэгээ гэртээ байгаа хүн жаахтай сахал махлаа нэг авахгүй ингээд байж хгүй юу. Тэгээ яг нэг 14 хоногийн дараах эхний нэг юм хөлөөрөө жоохон тавигдаад хүмүүс нэг жоохон агуур цаавар ойр зур явдаг болоод байжсэн чинь ах нар студ дээр цугулчаад намайг дуудаад ойрхон чи ороод иргээд. Тэгээ орсон нөгөө нэг энэ ерөнхийдөө энэ сахалны маань суурн ингээ гараад ирсэн байсан байхгүй юу. Тэгээ одоогийн шиг ийм болоогүй. Ерөнхийдөө ингээ түрээ гараад ирдэг шүү дээ. Тэгээд анх удаа намайг одоо сахалтаар харж байгаа байхгүй юу. Тэр ах нар маань. Хүй наад чи харин өөр юм шүү гэлтэглээ. Тэгэхээр би чи амар эсэргүүцэл. Үгүй би сахалтай баймаар байна. Бас сахлыг
битгий насандаа нэг 50 гэж бодсон бас бодол байгаа маа. Антер гээл яриад тэгэхгүй юу. Тэгээд нэг өмнө нэг жоох ургуулж үзчихсэн чинь манай ах дүүнэр тэгээд энэ ажлын газрын энэ ахмад хүмүүс нэлээд зэмлсэн. Тэгж Монгол ёсонд нэг юм байдаг. Тэгэхээр бас тэрийг барих хэрэгтэй юм шиг байна. Тэгээд дээрээс нь бас амар уржуу харагдана тий. Тэгэхээр би нэг тамбаар байна гэж. Үгүй миний төв. Уран бүтээлч юм гэдэг чинь. Орлог золиос хэрэг. Орлог золиос хэрэгтэй. Энэ чамд яг тэг угаасаа кантрид очиж юм байдаг байхгүй. Гэл ингэж яриа тэр явсаар бол баг тарих угаалт гэх юм аа. Тэгэл тэрнээс хойш одоо яг өнөөдөр хүртэл ерөөсөө огтын сахлаа. Аваагүйгээр тэг ингээл гоё цэвэрлүүлэл засаал явж байгаа. Гэхдээ ер нь бол зөвөр ингээд ургадаг байсан биз. Тэгэл байх уу тий. Яг би л өгөөд 50 хугацаа арай болоогүй гэдэг чинь ер нь бол нэг болчоод энэ төр тавья гэж бодож ирсэн. Тэгэхгүй болохоор нөгөө нэг Монгол ёсонд чинь аавын амьдад одоо сахал тавьдггүй гэдэг бас нэг ёс байна. Тэгээ уг нь яг тэрийг нөгөө залуу анх ингээд тавьж явах үедээ нэг бодохгүй ингээд байж ирсэн чинь нэлээд олон хүмүүнээс зэмлэл сонссон л доо. Авчин байгаа юу гэл. Үгүй байгаа гэл тэгсэн чинь за миний гэл. Айгуу тэгэхэр чи ингээл хандаж хэлэхэр чинь бас юу санагдаж байгаа юм чинь. За нэрээ тийм байна. Тэгвэл болчих. Тэр дэргүү ургах байгаа нь ойлгомжтой юм чинь. Дараа нь тавьчих хугацаа бол хэдэж байж болох юм байна гэл. Уран бүтээлч хүний тайзан дээр байх тэр мэдрэмж угаасаа өөр байх хэрэгтэй байдаг. Энэ угаасаа энэ уран бүтээлчээс шаарддаг зүйл. Бусад үе дээр өөрөөр бай. Одоо юу гэдэг. Би тэр бэлтгэлийн өмсөд юугаа ингэдэг. Яг тайзан дээр тэр гоё хувцастайгаа, тэр гоё харцтайгаа, тэр гоё илэрхийлэлтэйгээ тэр хүчтэй тэр одоо мэдрэмжээ хүмүүст дэлгэсэн, хуваалцсан, мэдрүүлсэн тэр гал цогтой эсвэл амар гоё, маш гоё тийм юм хайр төрүүлгээр те. Алийг нь хүмүүст мэдрүүлмээр байгаа. Тэрийг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд уран бүтээлч хүн гэж хэлчихэд тайзан дээр гарчаад нэг юм унжгаар өөртөө итгэхгүй байгаа гэвэл тэгээд дэлгүүрт очрлоо зогсож байсан ямар ч ялгаагүй болох гэдэг. Тэгээд дэлгүүр зогсож байсан нь тайзан дээр байгаа шиг ингээл даналзаад эсвэл нэг ингээд яах. Энэ зааг нь гаргах хэрэгтэй байдаг. Ялгаад. Би ингэж боддог байхгүй. Хувь хүний яг одоо ингээд хамгийн чухал бид нар боловсрал гэж ярьдээ шүү дээ. За дипломч гэдэг юм. Тэнгүүд хамгийн одоо суур боловсрал бол ялцчих хүмүүжил гэж ойлгодог байхгүй. За тэнгүүд хүмүүжил яг хүнд ямар насан дээр олгогддог вэ гэдэг тэгэхээр өсвөр насн дээр. За тэгээд магадгүй суралцж явах, тэгээд ажлын байран дээр гарч явах ихэнх үеч гэдэг юм уу. Иймэрхүү үеүүдэд яг хүмүүжил гэдэг нөгөө нийгмээсээ ингээд олгогдоод явж идэг. Тэнгүүд Баатрийн хувьд яг мэрэгжлийн уртын дуучин мэрэгжилтэй. За тэгээд үндэсний урлагийн театраас ажлын гараагаа эхэлж чинь гэхэлэр чинь тэнд яг үндэсний урлагийг түгээдэг хүмүүс байж таарч байгаа тийм. Үндэсний урлаг түгээдэг хүмүүсийн нэг одоо бас онцлог гэдэг юм уу ялгарл бол яхаа аргагүй тэр нэг Монгол өв соёл гэдэг юмыг илүүтэйгээр ойлгож ухаарсан байдаг учраас яг тэр нэг Монгол уламжлал, Монгол өв соёл гэдэг юм ингээд түгээн дэлгэрүүлж явж байгаа хүмүүс гэдэг утгаараа тэр нь бас яг залуу уран бүтээлчдийн хувьд хүмүүжлэлтэн нас ингэж нэлээд нөлөөлт юм болов уу гэж бодоод өв уламжлал гэдэг зүйлийг бас илүүтэйгээр яг ингэж нөгөө мэдэрсэн амьдралдаа бас хэрэгжүүлж яваа хүн юм болов уу гэж зүгээр харж байгаа хгүй. Тэнгүүд энэ одоо чанар яг энэ одоо уран бүтээлч болсон цагаас ихтэй өсгөл баг эцэг эхийн хүмүүжил гэж явдаг. Яг энэ Монгол өв уламжлал үндэс энэ ингээ соёл гэдэг юмыг бас ингэж хадгалж түгээн дэлгэрүүлнэ гэдэг нэг өөрийн бас нэг хувь хүний амбиц байгаад байна шүү дээ тийм. Энэ юутал тэр нөгөө хөдөө өссөн төл маань холбоотой байх гэж би боддог. Одоо Монгол хүн бол тэр унсан ус одоо угаасан газар гэх тээ. Унсан газар угаасан ус гэдэг. Тэрийг бүр насандаа дээдэлж үтж явдаг. Сайхан уламжлал байна. Гэхдээ би нэг айхтар одоо өөрийнхөө одоо өсч төрсэн газар гэдэг мэдээж өөр хэрэг. Тэр яг анх ундаалсан ус мэдээж өөр хэрэг. Гэхдээ би энэ Монгол одоо 21 аймаг энэ нэг сая 500 м квадрат гэдэг байна. Бүгдийн л нутгаа гэж боддог.
угасаал ботгоо гэж бодох хэрэгтэй. Тэрнээс биш баян үлгээд очичоод дорндож очичоод өөр бусдын дорнод гэдэг улсад очсон юм шиг тийм мэдрэмж авч болохгүй шүү дээ. Бид нутагтаа л яалтчгүй л бага хүүхэд насандаа бусдын лэдэлтэй хонь хариулаад өглөө хураагаал зарим үед адуунд яваал бас нэг цэвэр Монгол ахуйдаар өслөө шүү дээ гэж. Урдны морь унаал те. Ингээл ах махаага дагаал мойгоор чинээ одоо хоног явж маадч юм ингээл те. Тэгээ яг энэ зүйл маань л энийг үндэсний юм одоо хадгалах цааш нь түгээх энэ юмыг уусаа багц болгочтой юм байна гэж ойлгож байгаа. Тэгэл багасаа л мал тайртай энэ үндэсний юугаар одоо өв соёлоо бас идэх чухал юм байна гэдгийг ойлгож байна. 8 тэрбум хүн байгаа шүү дээ тий. Хитэнч соёл иргэншил, хичнээнч хэл соёл одоо ийм үндэстэн угсаатан байгаа билээ. Мартагдсан улс үндэстэн соёл иргэншил бүр устдсан тий. Энэ хорвоо дээр одоо байхгүй. Тэгсээр нэг түүхийн номон дээр байдаг, түүхийн судалгаанд байдаг. Өчнөө л тийм улсуудын түүх байна шүү дээ. Тэр түүхийг тэр гунигт түүхийг давтахгүй тулд тэр гунигт түүхийн нэг гэрч болохгүй тулд энэ мэтчлэн уран бүтээл дээрээ уран бүтээлчд нь уран бүтээлээрээ одоо ард иргэд нь ахуй амьдрал дээрээ энэ өөрсдийн гэсэн болгоныгоо нэг ч гэсэн зүйлийг авч үлдэхийн тулд одоо ингээд хэрэгжилж явах хэрэгтэй гэж боддог. Адаглал дээлээ сайхан баяр ёслолоор биш энэ бусад нэг өөрийн өмсмөр байгаа үедээ бас нэг өмсчдөг байх. Тэрнээсээ санаа зовдгоо байх. Бусд нь ч тэрэнд нэг тийм энэ юу өмссөн баяраар өмсдөг хувцсыг яагаад өнөөдөр өмссөн гэж харахааргүй. Яг одоо энэ сүүлийн энэ 10 гаруй жил яг энэ миний одоо хүсэж байгаа яриад байгаа зүйл яг илүү сайхан дэлгэрээд гоё л явж байна л да. Гэхдээ өшөөж илүү сайхан дэлгэрүүлмээр байна. Дэлгэрэх хэрэгтэй байна. Одоо устж магадгүй өчнөө олон зүйл байна. Адаглал энэ хэл бидний энэ ярианы хэл. Одоо бид нар аймар гэдэг үгийг маш их ашигладаг болсон. Тэ аймар гоё, аймар тэглээ, аймар хурдан ирлээ, аймар төгжрлээ энэ гэл тэ. Тэгэд энэ жишээ нь одоо хэл одоо шинжлэлийн хүмүүс ч юм уу ингээд анхааруулж битсэн өчнөө зүйл байгаа байхгүй. Энэ аймар гэдэг үгээр үгийн цаана одоо үнэхээр гоё, маш гоё. Одоо гэсэн зөндөө олон юм үгнүүд ингээд нядлагдаж байна. Яг л одоо махны машин нядлагдаад хэрэглэгдэхгүй болж байна гэдэг үг байхгүй болж байна гэдэг. Энэ мэдчлэн одоо зүйлүүд байгаа байхгүй. Яг адаглаад сайхан уртын дуу маань ингээд бидний бахархал болоод ингээд явж байна. Тэгтээ уртын дуугаа дуулдаг хүн энэ ард түмний хэдэн нэлээ. 100 жил ухраагаад бодоход тодорсон дуучт нь алдартай дуучт нь ингээд байгаа тийм үү. Тим дорж тавг самын гомб ловсон гомпил дэгээ гончиг энэ төр гэл. Яг нутагтаа тэр тухайн орондоо ингээд алдартай бүр богдын дуучин одоо болсон ингээд бүр нийт нутаг даяараа алдартай юм хүн байж. Тэднийг дуулахад дагаад дуулдаг хүмүүс нь ард одоо зүгээр л жирийн ард иргэдэн уртын дуугаар мэддэг дагаад дуулдаг байсан. Одоо тийм байхгүй. Уртын дууг сайхан шүүл гэж бодож байгаа болохоос биш дагаж дуулж ерөөсөж чадахгүй. Юу дуулаад байгааг нь ч мэдэхгүй. Ойлгохгүй тий. Тэгээд уг нь болол тэр дууны одоо бүгдийг нь биш юм аа гэхэд нэг баг сагын ингээд ойлгодог юм төсөөлөлтэй нэг аялал нэг иймэрхүү явж гин одоо ингэж байгаа юм дуусах гэж байгаа юм байна. Одоо тэгж байгаа юм байна гэдгийг нэг гадралдаг нэг ийм боловсрал ийм одоо хүмүүжил өгн амар хэрэгтэй л байгаа юм л да. Уртын дуучин болно гэж бол ерөөсөө төсөөлж байгаагүй. Энэ мэрэгжлийг одоо баг энэ дундгой байс төрдөг баг. Энэ дуучид, энэ уртын дуучид. Доо хорын илгийн нутгаас гэж. Тэгээд магадгүй одоо ингээл бурхнаас илгээгдсэн энэ төр гэлтэй нэг тийм багад үзчихсэн тэр нэвтрүүлэг тэр авсан одоо ойлголтоор бол яг нэг тийм одоо авч ирсэн. Нор бонцдгоогаар л төсөөлжтэй гэл нэвтрүүлэг энэ төр ярингуудалтай энэ дууг л дуулах гэж төрсэн хүн юм энэ төр гэл
Тэгэл яг тэр ойлголтоор за одоо хүссэн болгоом дуулдаг юм байна, дуулахгүй юм байна. Тэр нормалс тухайн төрсэн тэр дунд говоос олон дуучид ахад төрсэн байд юм байна. Тэр ер нь тэндээс л дуучид дараагийн дуучид төрдөг юм байна. Тэр гэдэг ч юм тийм ойлголттой байж байна. Яг тэгэхээр миний багад хажууд одоо ойр тойрны эмээ өвөө ч юм аав ээж ч юм уу эсвэл ах эгч нараас эсвэл нэг өөр манай сумын хүмүүс ч юм нэг тийм уртын дуу дуулж ясныг би мэддэггүй сонсож байгааг болохоор тэр талын юм ойлголт илүү тийм түлхүү дунд говь чиглэлүү ч юм уу явсан байж магадгүй гэж боддог. Хэрэв багада аль нэг юмыг сонсч ирсэн бол эн чинь бас байж болох юм байна. Эсвэл нэг жоохон дууны дүр хатсан ч юм уу тийм байх байсан байх. Тэгтэл ерөөсөө тэгээгүй ер нь бол дуучин болно гэж бол бодож ирсэн. Багасаа яг дуулаад эхэлсэн байсан. Тэгээд дуучин болно ингээд урлагийн хүн болно гэдгээ бол багасаа өөрөөрөө тодорхойлоод тэрэндээ бас зориод ч юм уу тэгжсэн. Харин яг уртын дуучин болно гэдэг яг оюутан болохын дээр өмнөх одоо 10 жилийн төгсөлт хавраа. Одоо ингээд хэдхэн сарын дараа төгссөөд мэргэжлээ сонгох гээд ингээд байж шít. Яг тэр үед өстой бараг телевизээр бараг нэг бичлэг уртын дууны бичлэг явбуу яав тэгэхээр ер нь уртын дуучин болох гэж сонин гинт тэгэл шалгалт өгөөл уртын дуучин болох одоо хүсэлтэй гэдгээ илэрхийлээл. Тэгээс яг дөөрийн дуучин, эстрад дуучин, артын богино дуучин юм сонголтууд байж болох байсан ч гэсэн тэгээд ерөөсөө л эргэлт төцөлтгөө уртын дуу сонгосон. Анх тэр сурж исэн дуу нь ямар дуу юм бол? Эрдэнэсгийн унаг гэдэг. Ер нь л одоо хүмүүс хөвчлэн нэрийг хэлэхээр нэрээ нэг юм дуу байдаг. Эрдэнэ даас энийг одоо ингээ ботход чи түр ингээл хувь тавилан мавлын тэр гээл шүү дээ. Яг энийг бол хувь тавилан гэж би боддог. Одоо ингээс үүлд бодож байгаа. Яг зүгээр өөр дуучин муучин одоо өөр дууны төрлөөр хичээлгээд яваад байсан бол яг тэгэл нэг асал нэг өөр дуулал явж л байсан байх. Гэхдээ лавл живтерийн яриа Монгол кантри гэж ярихгүй байсан байх. Одоо ингээд бодоод үзэхний хувь тавилан гээл тэнгүүт би яригч ингээд сонсохлоор тэр ч одоо ингээд замартаач дуучин болох хүсэлээр мэлцэлтэй бага насны хүүхэд өсвөр насны хүүхдийн угаасаа одоо мөрөөдөл гэдэг юм уу хүсэл бол хязгааргүй шүү дээ тийм яаж ховсож өөрчлөгддөг. Гэтэл яг 10 төгсдөг жилийнхаа хаврна гэдэг чинь одоо нэг ганц 2 сарын л хугацаа байх гэдэг шүү дээ. Тэгэхэд анх удаага уртын дуу сонссон юм биш үү? Уу яг өмнө сонсч ирсэн л байх. Гэхдээ нэг анзаараад юусоо тэр яг одоо ингэж шимтэж тийм уртын дуу мó дуулна гэж одоо сонирхож те дүр ярьлаа шүү дээ. Ингээл энэ чи ерөөсөө удам дамжсан л хүн дуулна. Тэ ингээл эмээ хэдэн үеэрээ дуулагдал тэгэл одоо чи бараг дуулах хэвээр гэл те. Ингээл жинхэнэ төрөний хэлдгэр ингээд юуны гэр бүлийн хүмүүжил удмын нөлөө амар их одоо маш их болдог. Тэрнээс хамаардаг байх гэж бодож ирсэн. Өөрийгөө ерөөсөө тэгж одоогүй байжгаад гэнтэл нэг өдөр одоо тооноор нар тусаад гэдэг шиг тийм болсон байдаг. Тэгээ одоо яг тэрнээс хойш яг өнөөдөр хүртэл тэр дурлсан мэдрэмжээр одоо өнөөдөр хүртэл ингээ хөглөгдөж явж байна. Тэгэд энэ зүгээр одоо бодохноо уртын дуу яг бидний энэ нэг өв соёл гэдэг юм чинь ямар одоо агуу вэ гэдэг илэрлийг яг өнөө цагийн уртын дуучид илүүтэйгээр ингэж арт түмэнд таниулж байгаа болов уу гэж хардаг байхгүй. Яагаад тэгэхээр за уртын дуу гингүүд бид нэр ойлгохдоо ингээл нэг гэл ингээл дуулаал явдаг одоо бүтээл гэдэг талаас нь харж байгаа шүү дээ. Гэтэл энэ бүтээл чинь өнөө цагтаа орчин үеийн хөгжмийн урсгалтай нийлээд ирэх юм бол бүх жанртай нийлж чадчихээн, хоршиж чадчихээн. За тэгээд баг ингээд уртын дуутай хамтдаа хийсэн уран бүтээл болгон
хүмүүсийн одоо хүртэл болж чадчихээн ч гэдэг юм уу те. Ингээл бодоод үзлэр чинь бас яг нөгөө суур сайтай гэдэг шиг янз бүрийн одоо урсгалтай ингэж хоршиж болж байна, хөргөж болж байна. Сүүлд жишээ нь Баатрийн хувьд рэпер Mövжитэй хамтдаа бас яг энэ одоо жанраа оруулаад уран бүтээл хийсэн. Тэр нь ч гэсэн олон түмний таашаалд ингээл нийцж гин гээл. Тэгэхээр өөрөө бас ямар хувьсах чадвар сайтай, ер нь ямар агуу урлаг юм бэ гэдэг яг тэр уртын дууг тодтогч өгч байгаа бас нэг жишээ юм болов уу гэж зүгээр бодлоо л та сайн. Одоо маш тодорхой бас жишээ маань одоо манай дуучин Мишель Дүү маань байна тий. Тий яг нэг хэдхэн хоног юм тэр Казахстанд болсон тэр том уралдаанд одоо тэргүүн байр эзлээд одоо улс их орныхоо энэ өв соёлынхон одоо онцлогийг гаргаж одоо маш сайхан одоо нэр нүрэ гаргалаа штэ. Тэгээ тэрэн дунд бүр 10 шаттай байсан гэсэн. Нэг шатанд нь бүр яг уртын дууд болсон. Алтан богдын шилэг гэдэг сайхан уртын дууг. Одоо манай их театрын морин хуурч ардын жүжигчин Бацаах ахтай одоо бүр бүтэн дуулсан байж байгаа. Одоо Мишель маань яг цэвэр поп дууч хүн шүү дээ. Уг нь бол. Тэг уг нь бол гэтэл сүүлд соёлын урлагийн их сургуульд манай цогцоохон одоо хичтэр 4 жил суралцаад ингээд төгссөн байна. Яагаад зүгээр бодоод үзэхэд юм яагаад поп дуучин хүн уртын дуу дуучин одоо дуучнаар сурах болов. Тэгэхээр бидний энэ өөрсдийнхөө нөгөө ондоочлыг мэдэрж байгаа цаг хугацаа энэ ерөн сүүлийн 10-20 жил илүү их болоод байх шиг санагдаж байна л да. Эргээд хүмүүс гоё дээлээ их гоё өмсдөг болж байна. Наадамд үнэхээр их ач холбогдол өгж байна. Цагаан сар бол үнэхээр их гоё юутай өргөн дэлгэр болж байгаа шүү дээ. Тэгэл энэ ургийн баярууд одоо ингээл энэ аадам модын бусад сумдын наадам гэл хичнээн зунжингаал одоо бид нар чинь найр наадам гэл хэсэл явчих чинь те. Тэгээ энэ болгон чинь эргээд нөгөө бидний Монгол өв соёлоо хамгаалах хэрэгтэй юм байна. Бас энийг илүү төлхөө хэрэглэх хэрэгтэй юм байна гэдэг юмыг мэдэрж байгаа он жилүүд юм байна гэж бодож байгаа. Уртын доо мэдээж бид нар бол мартаж болшгүй өв соёл. Гэхдээ тухайн нөгөө нийгэм цаг хугацааныхаа хувьслыг дагаад бас ямар ч зүйл нэг шинжлэгдэж, өөрчлөгдөж хувьсах хэрэгтэй байдаг баг. Тэгжээж тухайн нийгэмд амьдарч байгаа залуучуудад хүүхдүүдэд илүү хүрдэг ч юм уу. Үүний нэг жишээ нь магадгүй Монгол кантри урсгал юм болов. Зөвхөн уртын дугаараа дуулаад байхад хүүхэд залуучуудад ялангуяа тэр болгон хүрхгүй байсан зүйлийг арай нэг хэлбэрийн нэг юм жоохон сонирхолтой болгоод шинжилгээнгүүд илүү одоо нөгөө 8 настайгаас 80 настай буурлуудад хүртэл сонсоход тэднийг хүлээж авахт нь бэлдэж өгч чадчих байгаа юм болов уу гэж бодож байна. Хэр санал нийлэх вэ та? Уу яг хөө мэдээж санал нийлнэ л дээ. Тэгээд одоо энэ дуунуудыг дуулснаас хойш нэг уртын дуучин гэдгийг мэдснээс хойш ч юм уу тийм одоо уртын дуу нэр ямар гоё юм бэ? Энийг энэ дуун дээр ингээ ашигласан чинь үнэхээр гоё зохицолтой болж байна энэ төр гэдэг ч юм уу тийм юмнууд сонсч л байсан л да. Гэхдээ яг энэ дуугаар тэр нөгөө миний түрүүний ярьсан зүйлийг бас тодорхойлоход бас учир явагдaltaй тий. Яг хөө тэгээд энэ дуунуудыг маань сонсоод ер нь уртын дуу ямар гоё юм бэ? Алийг нэг уртын дуу сонсоё гэдэг нэг хүн шүүрж аваад нэг ч ихсэн дуу сонсдог байх нь л илүү чухал баг. Монгол хүний хувьд шүү. Тэгээд яг үүнтэй адилхан зэрэгцээд манай энэ үндэсний соёл одоо үндэсний урлаг маань бас эргээд төлхөө сэргэж байна. Тэгээд бусад уран бүтээлчд маань дэлхийд гарцсан нэг одоо арга нь бол би тэр цэвэр поп дууг одоо цэвэр одоо магадгүй кантри дууг ч юм уу тийм дуулснаас илүү өөрийнхөө энэ үндэсний бидэрт байна штэ гол байхгүйсэн бол бас нэг өөр хэрэгтэй. Тэгэхээр энийг ашиглах хэрэгтэй юм байна гэдгээ бусад уран бүтээлч маань яг одоо илүү мэдэрч ойлгож тэрийг төлхөө ашиглаж байна. Тэрний яг нэг хэлбэр нь л одоо Монгол кантри. Гэхдээ ер нь уртын дуу хөрөх чадвар их тийм сайтай гэж хардаг уу? Яг байж болно. Гэхдээ яг нөгөө миний үзлэр л шүү. Яг энэ нөгөө цаг үеийн давлгаа илүү их явж байгаа учраас хүмүүс илүү их ашиглаж байна. Тэгээд нөгөө Монгол онцлогоо илүү гаргахын тулд нэг одоо дуучныг авчираад энд нэг жоохон гоё шуранхааны хэсэг, уртын дууны хэсэг гоё хийгээд өгөөч, морин уурын хэсэг оруулаад өгөөч гэдэг ч юм уу. Тийм юм одоо энэ зөндөө анзаарэгддэг байхгүй. Тэгэхээр би тэрийг нөгөө уртын дуу өөрөө ийм болохоор гэхээсээ илүү нөгөө яг тэр цаг үеэ дагаад энэ хэсэгт нь гоё ийм Монгол уртын дууныхаа юм морин уурынхаа юм хийчүүл эсвэл хөөмийн хэсэг хийчүүл илүү гоё
одоо сонирхолтой болох юм байна гэдэг имийг хүмүүс хийгээд ах шиг байна гэж бодож байгаа. Тэрнээс бол тэр дууныхаа тал дээр одоо тэр дуулаачаас шаарддаг тэр ур чадвар тэр онцлогын хувьд бол мэдээж одоо агуу шүү дээ. Гэхдээ тэрийг нэг тийм одоо онлын хувьд ч юм уу тэгж нэг тайлбарлахаас илүү цаг үеийн давлгаа бол илүү нөлөөтэй байна гэж бодож байгаа. А яг кантри урсгалын уран бүтээлчд бол бас олон байх шиг байна тий. Тэгэлгүй байх. Одоо жишээ нь Бадмаа дуучны хувьд бол бас яг кантри гэж явах уу? За бас яг кантри гэж хэлэхгүй. Одоо манай хамгийн том төлөөлөл бол одоо манай Инх Эрдэнэ. Тий. Яг л хаа дэлхийн. Тий. Яг л одоо Инх Эрдэнэ гэснээс цаад чинь нөгөө багаасаа ёстой намайг тэр 10 жил мэл гэдэг шиг тэр 10 жилээс энэ гадны ялангуяа кантри дуучдыг бүр сонсож өссөн байдаг. Өөрөө би YouTube багштай гэж ярьдаг. Тэгээд Инх Эрдэнэхээ YouTube-ээс сонссон тэр мэдрэмжээр би хажууд нь хамт байж ингээ хөглөгддөг. Тэгээд би бас Инх Эрдэнээсээ өчнөө олон гоё юм сурсан гэж боддог. Адаглал ийм дуучд байдаг штэ нэ. За ийм гоё ийм гэл гоё дуунууд сонсон гутанд дагаж сонсдог те. Тэгээд гоо дуулах арга техник дээр ингээд яг өчүүг ингээд хичээл аваад битээр ингээд байдгүй ч гэсэн хүн ингээд хажууд байгаа хүн ингээд маш том нөлөө үзүүлдэг гэдэг. Хамгийн том одоо юу бол нөлөөлөгч. Тэгээд Монголд байгаа кантри дуучин гэвэл одоо ялч Инх Эрдэнэ маань байгаа. Уран бүтээлч хүмүүстэй уулзахаараа би ясны асуултыг асуумар санагддаг байхгүй юу? Мэдээж таны уран бүтээлээ одоо таны хүмүүс сонсож байгаа. Гэхдээ та өөрөө ямар уран бүтээлчийг сонсдог юм бол ямар уран бүтээлд илүү шинтдэг юм бол гэдэг сонирхолтой санагдаад байдیں۔ Одоо яг энэ дуунуудыг дууснаас хойш ер нь бол маш их өөрчлөгдсөн. Өмнө сонсдог байсан одоо плейлист. Дууны одоо урын сантай чагсаалтууд. Ер нь маш их өөрчлөгдсөн. Одоо өөрчлөгч шаардлагатай байсан. Өмнө нь болохоор тэгэл Монгол уран бүтээлчдийн дуунуудыг тий ингээд сонсдог байсан бол одоо энэ дуунуудыг дууснаас хойш хамгийн гол нь энэ дууга дуулахаас өмнө ерөөсөө огт сонсоогүй байжгаад дуулсныхаа дараа илүү энэ дуунуудаа мэдрэхийн тулд энэ кантри хөгжмөө урсгалаа илүү сайн ойлгохын тулд гадны дуучдыг маш их сонсож байгаа. Жишээ татаад хэлвэл одоо Алан Джексон гэдэг үнэхээр энэ кантри урлагийн бас амар том төлөөлөл маш том төлөөлөл байт юм байна. Энэ хүнийг сонсож байна. Тэгээд Лионел Ричи гэдэг яг юм. Гэхдээ кантри дуучин бол биш, pop дуучин. Үнэхээр гоё дуунуудтай. Billy Joel. Тэгээд сүүлд Coldplay маш их сонсож байгаа. өмнө илүү нөгөө үндэсний уран бүтээл сонсдог байсан. Хөгжмийн бүтээл, морин чуулгын одоо энэ хөгжмийн бүтээлүүдийг ер нь их төлхөө сонсдог байсан. Оюутан багтаа яг тэр нөгөө нэг үндэсний урлагаараа ингээд хичээлж байгаа оюутны хүний хувьд тэр одоо бүтээлүүдийг илүү их төлхөө сонсдог байсан. Ялангуяа хөгжмийн бүтээл. Тэг мэдээж уртын дуу бол байнга сонсдог байсан. Нэрээ одоо яг ингээл Баатрийг уртын дуучин мэрэгжлийг эзэмшээл урлагийн үндэсний урлагийн театрт ажиллаад урлагийн салбарын хүн болоод ингэж явж ирсэн. Гинт Монгол кантри гэдэг урсгалыг ингэж гаргаж ирээл бүр илүүтэйгээр олонд хүрч эхлээл ингэж яхад гэр бүлийнх нь юу яаж хүлээж авч ирсэн бэ? Мэдээж одоо бахархан тийм магнатын нийтлэл баярлна гэж одоо сайхан монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэж баярлж хүлээж авсан. Ер нь манай гэр бүлийнхэн аав ээж миний одоо бүхий л зүйлд баярлаж талархууштай явдаг.
бүхий л зүйлийг дэмждэг. Яг учиргүй надад ингээл шахан тулгалд үзүүлээл ийм байх хэвээр тэгэх хэвээр гэдэг ч юм уу тийм болж байгаагүй. Яг л миний хүсэл мөрөөдөл дээр одоо нөгөө дэлжиг үр дээр манай үд нэмдэг гэдэг шиг л. Тэр манай гэрийнхний хувьд одоо зөвлөж байгаа хүмүүсийн хувьд те нөгөө их театр гэдэг ойлголт чинь өөрөө их өндөрт байна шүү дээ. Угаасаа л энд оюутан багтаал ажиллана гэж хүсч мөрөөдөжсэн тэр газараа орсон. Тэгээ одоо ингээд гарах гэж байгаа юм уу чи сайн бодсон юм уу л гэж асууж ирсэн. Тэгээд угаасаа энэ уран бүтээлийн зам ингээд салгахаас өөр аргагүй байгаа гэсэн. Тэр театрын одоо ажил улсын ажил үндсэндээ ингээд явах хэвээр. Би энэ одоо уран бүтээлээ цаашаа явуулах хэвээр байгаа гэдэг. Тэгээд угаасаа ингээд нэг юм завтлан тарахгүй байхад. Тэгээ за ер нь хоёр туулаа хөөсөнд орвол аль нэг замаа сонгох хэрэгтэй. Театраа сонгох уу? Энэ уран бүтээлээ сонгох. Тэгэл уран бүтээлээ сонгоол. Одоо нэг жил гарсан болж байна уу? Гараад. Хамт олонний хэр санаж байна. Сая бас энэ жил 75 жилээ байна тохиоллоо шүү дээ. Мэдээж саналгүй явах уу чинь. Би чи яг 65 жилийн ойгоор нь ороод яг 75 жилийн бүр 10 жилийн яг босгон дээр нь 9 жил хэдэн сартаа ч үлээ. Бас удаан ажилласан байх шүү дээ. Ингээд гарсан байдаг. Тэгээд баггүй цаг хугацааг өнгөрөөсөн учраас хаяа зүүдлэх те нэг яваад очимоор санагдах ч юм уу тийм үе байлгүй яах вэ? Тэг яг тэд нэртийг одоо ингээд байнга харилцаатай байдаг учраас гайгүй. Үндэсний урлагийн их театрт ажиллаж агаад нэг эд исэн нэг бүрэлдэхүүн байж агаад яг Баатар гэдэг нэртэй хувь бие даасан уран бүтээлч болоход ер нь юу өөрчлөгдөжсэн бэ? Тэр өөрчлөлт танд хэр мэдрэгдэжсэн? 180 градус эргүүлсэн шүү дээ. Бүх юм оронгоор ирсэн гэсэн үг үү? Ер нь бол бараг тийм. Адаглаад одоо Үндэсний урлагийн театрт Баатар хүү гэдэг нэрээр явж исэн бол одоо дандаа Баатар гэж юм тэнд. Нэрлэгдэж явж байна. Нэрэн дээр хүртэл. Уртын өмнө бол уртын дуучин гэж явдаг байсан бол одоо ингээл кантри дуучин гэж нэрлэгддэг болж байна. Бусдын өмнө дээл өмсөж, дээл Монгол хутлаа өмсөж гардаг байсан бол одоо ингээл бүрх малгай кабой хутал өмсдөг болсон байна. Тэгээ уртын дуу дуулаад тайзан дээр гардаг байсан бол одоо өөрийнхөө тэр дуунуудыг дуулдаг болсон байна. Ер нь бол маш том өөрчлөлт орсон. Ер нь зүгээр яг ингээд мэдээж эцэг гэхээс бахархаж гин гэдэг үгийг сонслоор хүн бас асар том хичээх шалтгаан болох л байх л та. Гэхдээ зүгээр яг нийтлэг гэдэг юунаасаа гэхээс илүүтэйгээр зүгээр Баатрийн хувьд за би ер нь бол өстой хичээх хэвээр юм биш үү. Мундаг байхгүй болохгүй юм байна шүү гэдэг нэг тэр одоо ташуураач гэдэг юм ирч хүчээ юунаас авдаг вэ? За яг аав ээжийн тэр юу одоо тэрийг нөгөө багасаа намайг бүхий л зүйл дээр дэмжижсэн учраас айхтар одоо аав ээж гэр бүлийн талаас боддгүй. Ер нь сонсогчдод ч их уйдамтай. Энэ хүн өөрөө их уйдамтай хүн юм байна л да. Дорхноо л уйдчихдаг. Дорхноо л мартчихдаг. Тэ. Тэр сонсогчдоо мартагдахгүй байхын тулд илүү хичээх хэрэгтэй болж таарч байна. Ер нь аль ч уран бүтээлч. Тэгэхгүй тэгэл жилхний өмнө учиргүй өндрийг авч гарч ирсэн хүн жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа ч юм уу мартагдах. Энэ их одоо цаг юуны давлгаанд амархан байгаа байхгүй мартагдах. Тэгэхээр тэрэнд мартагдахгүй тулд энэ давлгаан дунд ингээд нэг амьсгаатай байхын тулд бүр яг тэр анхных шиг сайн хичээх магадгүй түүнээсээ ч давуулах ёстой байна гэдгийг тэр хүмүүсийн тэр бичиж байгаа сэтгэл. Тэгээд бусад уран бүтээлч ах эгч нар энэ одоо ялангуяа энэ одоо урлагийн хүрээний томчуудын өгж байгаа тэр нэг баяр хүргэж байгаа байхгүй юу? Одоо өчтөрхөн гэхэд Чингис жагахтаа тоглолтон дээр өмнө яг зөндөө таарч л байсан баг. Гэхдээ би нөгөө их театртаа ажилладаг байсан. Намайг Баатар гэж мэдтэггүй. Тэгээ яг сая Баатар гэдэг дүрээрээ гэх юм уу те. Дуучныхаа хувьд таарад бай сайн байна уу хаа гэдээ очиод мэдсэн чинь Баатар мөн үү тийм ээ гэдэг. Дүүд баяр хүргийгээд нэг гар атгаж гал авсарчаа тэгээд яваад өгч байгаа байхгүй юу. Энэ мэдчлэн өчнөө олон төсөөлөөгүй олон энэ хүмүүсээс одоо ийм талхлыг сонсч байсан. Тэр нь эргээд тэр нэг юм дандаа ташуур байгаад байдаг. Заастаа хичээхгүй бол болохгүй юм байна шүү. Болохгүй бол
болцсон юм байна. Тэр тийм болцсон юм байна. Тийм юмнуудыг ер нь тэр одоо тэр мундгуудаслаа. Да. Аливаа хүнд нэг амьдралдаа учиргүй нэг дааж мөрдөд байдаг нь хайшаа. Гэхдээ нэг дотор нь байдаг бодол ч юм уу тийм зөв явчих юмсан гэдэг ч юм уу эсвэл үнэн шудар хандчих юмсан гэдэг хандлага ч юм уу байдаг юм болов. Яг Баатрийн хувьд энэ одоо амьдарч байгаа наснда энэ онцлогуудтэй ямар одоо зарчим гэдгийн хандлагыг илүүтэй гаргах юмсан гэж хичээж явдаг юм бол за нэг айхтар тийм холоо юм бол бодохгүй байна уу. Тийм. Одоо би тийм хүм, тийм зарчим барьдаг мэрдэг. Зүгээр яг одоо энэ амьдрал дээр яг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг зүйл маань яг миний тэр одоо мөрдлөг ч юм уу тэр юмтай л бодож байгаа бодолтой угаасаа шууд хамааралтай учраас тэрэн дээр зүр жишээлээд ярихад энэ цэвэр усыг маш их одоо хамгаалдаг гэх юм, хайрладаг гэх юм. Ингээ зүгээр ингээд шүдээ угаачхад ядаж ингээд зүгээр гойжуулаад баймаар байдаг. Аяга угаахтаа ч гэсэн ингээд гойжуулаад авах ингээд угаагаад тэр аяга хооронд ядаж тэр усаа хаагаад хөвшдөг байх хэрэгтэй. Гэдэг ч юм энэ ус чинь ер нь бол дараагийн том аюул байгаа манай Монгол улсад цэвэр усны. Тэр энэ дээр зүгээр нэг юм өнөөдрөөрөө сэтгэж бас бодмооргүй санагддаг. Тэр бол миний яг амьдралын мөрдлөг байдаг. Тэгээд дараагийн юм мэдээж тухайн байгаа орчиндөө хог тармааргүй байна. Тэ. Нэг тийм хор хөнөөлтэй баймааргүй байна. Гол усанд одоо тийм өчргүү айхтар юм хийж бохирдуулмааргүй байна. Тэ. Одоо энэ хэрглэж байгаа ундааны сав тэр бол би байнга юунд авчиж тушаадаг нөө хоёр дахь түүхийд болгож одоо бүтээдэг юм одоо юм газрууд байгаа шүү дээ. Хэдхэн зэг байт юм бэлээ. Тэнд бол яг хариуцлагатайгаар ингээд хурааж хоримтлуулж байгаад өөрийнхөө уусан. Мэдээч тэр уснуудыг гудамжаар түүгээд аваач. Гүлдээ тий. Өөрийнхөө хэрэглэснийг аваачиж яг тэр газар нь нөгөөхөө нэг хогийн цэг дээр тавьчихаар хогтой нэлээд ингээ хайдаг. Ачигдаа авчиж байгаа. Тэгэхээр яг тэр зорилтод бишээ тэр яг авдаг тэр тусгай газар нь авчиж өгөх хэрэгтэй юм байна гэж бодож. Тэр бүр зорж авчиж өгдөг. Нэг сард 2 сардаа ч юм уу ингээ нэг хөөрхөн юм хоримтлогдсон гот. Тэгээ энэ минь маань жишээ нь ингээд нийгэмд үзүүлж байгаа зөв жижигхэн мөрдлөг. Одоо үүрэг. Яг энэтэй холбоотой нэг иймэрхүү л юм өсч мөрөдөж бодож мөрдөж явдаг. Тэрнээс нэг тийм айхтар тийм хүний хэлсэн онц үгийг мөрдөж явж байна. Тэгээ мөрлөг болгож байна гэсэн тийм юм бол алгаа. Ер нь байгальд ээлтэй амьдрахыг хичээдэг гэсэн үг. Ер нь бусдад саад болохгүйгээр. Тэгээд бас байгальдаа ээлтэй. Энэ байгалийн хийн бүтээгдэхүүн. Тэгээд ийм гоё байгальд ийм эрүүл сарвал ингээ гоё төрүүлж өсгөгдсөн байхад буцааж хог тарьж харамсалтай байхгүй. Тэр хумсарт хүнээс яаж тийм гард юм болгож амар их боддог гэсэн гайхдаг. Одоо ер нь бас яг юу зорж байгаа бол ямар ирээдүг төсөөлж ямар ирээдүг бий болгохын төлөө яг өнөөдөр ингэж одоо амьдарч байгаа бол гэх юм уу тийм. Гэвч тэгэл уран бүтээлч хүний тэр дундуршгүй их хүсэл эрмэлзэл бол угаасаа л уран бүтээл байдаг. Хизээч зогсохгүй. Тэгээд зогсох юм бол цаар гэж байдаг. Цаар гэж байхгүй. Тэгээд тэр хүсэл эрмэлзэл зогсвол тэгэл тэр уран бүтээлч хүний хувьд баг үгсэн тэл ялгаагүй болох байна. Учиргүй ингээд шин дуу байнга ингээд үйлдвэрлээд авах гэхээс илүү тэр өөр юмыг санаж бодож олж сэтгэх тэр ер нь л уран бүтээлч хүний одоо хувь дээр эрэл хайгуул юмыг хийж явах. Одоо тийм ёстой юм байл л дээ. Мэдээж олон сайхан уран бүтээлүүд одоо дуулж, амьдруулж одоо тэр сонсогчтой гоё бэлэг барьж ер нь энэ сонсогч нартай энэ шин дуу цацах хүргэх гэдэг чинь ер нь хамгийн гоё
бас мэдрэмж байдаг шүү дээ. Өөрөө ингээд яг одоо клипээ өчнөө үзэл ингээд тэр дуугаа өчнөө ингээд сонсоод бичлэгэнд орж явахдаа мэдэрсэн ч гэсэн яг эцсийн хувилбар болоод цацхтаа сонсогчтойгоо хамт ингээд тэр нэг анхны сонсолт тэр үзэлтийг хийх гоё байдаг. Яг тэрнтэй адилхан тэр яг тийм байдлаар тэр олон бүтээлүүдийг олон тэр мэдрэмжийг авахыг амар маш их хүсэж байна. Тэгээ дараагийн төлөвлөж байгаа өчнөө гоё хувилбарууд байна уу? Уран бүтээл явдаг. Тэрийг нэг одоо ярмааргүй байна. Би дараа нь арай болов дараа нь гэдэг шиг тийм. За хоёлаа ярилцлаа өндөрлүүлье. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Монгол country, Монгол pop, хөнөө rock гэдэг ч юм уу. Монгол гэсэн татцгалтай үгсэлээ тээж бүх уран бүтээлчтэй талархдаг. Эдгээр талархал илэрхийлэхийг хүсдэг уран бүтээлчтэй маань нэг нэвтрүүлгийн маань зочин хомир залрлаа. Тэгээ таны цаашдын ажил өндрөөс өндөр амжилт хүсье. Одоо энэ урсгалдаа илүү эзэн байж илүү хөгжүүлж илүү олон он цагийг одоо легасигаа үлдээнэ гэж ярьдаг тийм өвгөө тээж үлдээгээсэ гэж хүсье. Яг энэ одоо миний мэдэрж байгаа шиг мэдрэмжийг авч байгаа олон хүмүүс байдаг баг. Тэгээд тэр бүх хүмүүс яг нэг тэр гоё таашаал тэр гоё мэдрэмжийг яг уран бүтээлээс авах хэрэгтэй хүний сэтгэлийн цэнгэл гэдэг зүйлийг мэдрүүлдэг Дучин Баатар болон яг танаа продакшны уран бүтээлчдэд хамгийн том амжилтыг хүсье. Цаашдаа ч гэсэн бас тэгэж гоё шин мэдрэмжүүдийг өгсөн уран бүтээлүүдийг олныг хийгээрэй. Монгол country бол яахын аргагүй монголчууд бидний бас хархан сонсох хэрэгтэй нэг одоо урлагийн нэг хэсгэн шүү гэж одоо би хувьдаа бахархдаг учраас сонсохыг бол хүсдэг. Тэгээд цаашдаа уран бүтээлд амжилт хүсье. Гэл та бүгдээ бас ажлын амжилт хүсье. За баярлалаа.